61 нь болохоор энэ кубын хувьд AB C1D2 векторын хоорондын болоор гинэ. За AB вектор маань хаана байна вэ гэсэн чинь энд за энэ вектор. Нөгөөт нь болохоор C1D1 гэхээр энэ хоёр векторын хоорондох өнцгийн хэмжээг болох нэ. За тэгэхээр одоо бүгд ингээ харсан чинь AB вектор маань энд байна. C1D1 вектор маань болохоор энд байна. Тэгэхээр C1 манай энэ чинь куб гэсэн ба. За кубын тэгэхээр эсрэг талууд нь хоорондоо тэнцүү бүгд параллел гэдэгтэй. Тэгэхээр C1D1 вектор гэдэг маань одоо манай энэ вектортэй тэнцүү. Энэ вектор гэдэг маань манай өрбөл энэ AB вектортэй нэг чинь параллел байгаа шүү дээ. Тэгэхдээ чиглэлийн хараа бүгдээ C1D1 нь байгаа, AB вектор нь байгаа. За энэ хоёрын хоорондох өнцгийг олох нэ. За тэгэхээр өрбөл манай C1D1 маань энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань юу гэсэн үг вэ? Тэнцүү урттай. Тэгэхээр ижил чиглэлтэй хоёр вектор гоц. Тэгэхээр одоо бүгдээрээ ийм нөхцөл байдал бодорч үсцэн гэсэн үг. За одоо энэ хоёр векторын хоорондох өнцгийг олох гэсэн үг. Тэгээд параллел бөгөөд эсрэг чиглэлтэй юм чинь хоорондох өнцөг нь 180 градусаа гэсэн үг. За дараагийнх нь 62 нь болохоор G нэгж вектортэй 30 градус өнцөг үүсгэх. За G гэдэг нь болохоор юу вэ гэсэн чинь манай Y тэглэг дээр оршдог нэгж урттай вектор. Тэгэхээр Y1 бусд хоёр нь 0 гэдэг энэ нэгж вектор. За энэ вектортэй 30 градус өнцөг үүсгэх хоёр нэгж модультай векторыг болгоно. За би нэг юм вектор болох гэдэг юм байна. Одоо x, y, z гэсэн координаттай. Тэгтээ надаа урт нь болохоор 2 гэдэг өчөж 2 нэгж модультай векторыг болно гинэ. За тэгэхээр энтэй 30 градус өнцөг үүсгэх. Тэгэхээр хоёр векторын хоорондох өнцгийг бүгдээр нь яаж болдог вэ гэхээр за эхлээд би энэ хоёрын скаляр учрыг болохдоо G-ийн уртыг B-ийн уртаар үржүүлээд тэгээ хоорондох өнцгийнх нь косинусаар үржүүлэх гарах хэрэгтэй. Гэсэн чинь надаа G векторын урт маань болохоор энэ чинь нэгж вектор юм чинь нэг урттай шүү дээ. B векторын урт маань болохоор надад 2 гэдэг өгсөн юм байна. Косинус 32-ны яз цудраг 3. Тэгэхээр манай хоёрын скаляр учир бол яз цудраг 3 юм байна. Нөгөө талаас энийг яаж скаляр учрыг яаж олдог вэ гэсэн чинь хоёр векторын координатыг харгалзан үржүүлээд за 0-ыг үржих x, нэмэх нь 1-ийг үржих y, нэмэх нь 0-ыг үржих z ингээ үржүүлэхээр скаляр учир гардаг. Энэ яз цудраг 3 гээд олцсон. Тэгэхээр x, z нь 0 өмнөх косинус нь 0 өмч 0 болоод манай y бол яз цудраг 3 юм байна. За одоо y юм утсан. Нөгөө талаас надаа юу мэдгэдэг гэхээр одоо тэгэхээр биерийн язуудар 3-тай тэнцүү гэдэг чинь энэ биш ер нь бол энэ үлдчихэж штэ. За тэгэхээр урт нь нэгж язуудар 2 урттай гэсэн. Тэгсэн чинь b векторын уртыг бүгдээ яаж олох вэ гэсэн чинь координатуудынх нь квадратуудын нийлбэрээс язгуурах. Энэ биднэрт 2 гэдэг үгтэй. Тэгэхээр энд одоо би x квадрат нэмэх нь y квадрат маань 3, нэмэх нь z квадрат энэ хоёртой тэнцүү буюу за язгуураа арилгахын тулд квадрат хэрэгжүүлэхээр гээд 4 болоод эндээс x квадрат z квадрат хоёрын нийлбэр нь 1 байх л x z-ийг олчих юм шүү дээ. За тэгэхээр эндээс манай энэ ихний хариу нь мөн байна. X нь асах нэг y нь 0. Тэгэхээр зөв хариу нь А. За 63 нь болохоор энэ хоёр вектор бидэд өгсөн. Тэгэхээр А нь энэ вектортой перпендикуляр юм бол A-ийг олгож байна. За тэгэхээр би A-ний А вектор дээр нэмэх нь B вектор маань манай А вектортой перпендикуляр гинэ. За энэ хоёр вектор перпендикуляр юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ зүгээр тоошоо дээр нь векторын тэмдэглээд тавихгүй. Энэ вектор А вектор хоёрын скаляр учиртай гэсэн перпендикуляр юм чи. За тэгвэл хаалтаа задлаад үржүүлчихье. A-ийг үржих нь А векторын квадрат, нэмэх нь B-ийг үржих нь А векторын скаляр учир энэ тэг байна л гэсэн үг. За одоо би А векторын квадрат бол А векторын уртынх нь квадрат гэсэн үг. А векторын квадрат. За А векторын уртыг яаж олдвол гэсэн чинь бүгдээрээ 1-р координатын квадрат дээр 2-р координатын квадрат, 3-р координатын квадрат нэмээд язгуурахаар урт нь гарна да энүүний квадрат нь л гэсэн үг. Тэгэхээр энэ хэд болох юм гэсэн чинь 4 дээр нэмэх нь 2 буюу 6 болчих юм тий. Тэгэхээр энэ 6 болох нэ. За дараа нь BA2 скаляр учраас юм болчих. BA2 скаляр учрах нь надад 2 вектор маань өгсөн юм чинь 2 векторын скаляр учир бол эхний координатыг эхнийхээр үржүүлээд 2-р координатыг 2-р үржүүлээд 3-р нь 3-р сэд нэмэхэд гарнаа.
Тэгэхээр энэ маань хасах 2 гэхээр хасах 4 8-аас 4 хасахаар 4 гарчих юм байна. За тэгэхээр А векторын уртынх нь квадрат. Тэгэхээр энэ 6 нэмхний скалар үржин 4 юм байна. Тэгэхээр эндээс 6 n хасах 4 болоод манай олох гэсэн n маань хасах 3-ны 2 байна. Дөрөвдүгээр бодлого нь болохоор надад ингээ 3 вектор өгсөн. Энэ векторуудаар байгуулагдсан пирамидын эсхүүнийг олгоно. За окторуудаар нь хааж барилсан байсан 3 векторыг бүгдээ параллелээр зөөгөөд ингээд нэг цэгээс эхлэлтэй ингээ авчиж болно тий. Таны жоох хурцурч. Тэгээ биднээс юу гэж хэлээд байгаа гэхээр энэ 3 вектор үүсгэсэн ийм пирамидын эсхүүнийг олгоно. За одоо энэ нь болохоор B вектор, энэ C вектор, энэ A вектор ч юм уу тий. Тэгэхээр бүгдээ пирамидын эсхүүнийг яаж олдог вэ гэхээр за миний яг зурсан байдлаар бол энэ нь суурь болчихно. Тэр гурвалжныхаа суурийн талбайг тийшээ буусан өндөрөөр үржүүлээд 3 тугаачна. За тэгвэл окторгуу дээр 3 вектор өгсөн үед энэ 3 үүсгэсэн пирамидын эсхүүнийг олохдоо бүгдээ яаж болдог вэ гэхээр А векторыг юугаар үржүүлэх вэ гэсэн чинь B C2 векторын вектор үржүүлээр үржүүлээд за 2 векторыг вектор үржүүлнэ болохоор вектор гардаг. Тэгээд А векторыг вектороор скалар үржүүлэхээр тоо гарна. За тэгчээд эндээс явах уу гэсэн чинь энийгээ 6-ны 1-ээр үржүүлэхээр манай нөгөө пирамидын эсхүү гарна. За яагаад ингэж болж байгаа гэхээр одоо би энэ 3-ныхаа талбайг олоод тэгээд ийшээ буусан өндөр үржил 3 тугааж байгаа шүү дээ. За гэсэн векторуудын вектор үржил болохоор юу вэ гэхээр одоо BC2-ийн вектор үржил гэдэг бол BC2-оор байгуулагдсан параллелограммын талбайтай нь тэнцүү хэмжээтэй. Тэгэхээр тэрэнд перпендикуляр векторынх нь урт нь болохоор одоо бол BC2 вектор үүсгэсэн параллелограммын талбайтай тэнцүү урттай ийм перпендикуляр вектор гардаг гэсэн үг юм. BC2-ийн скалар үржигдэх бол. Тэгэхээр чинь бүгдээ суурийн талбай гэхээр чинь параллелограмм чи яах юм гэсэн чинь одоо энэ бүр үүсгэж чинь параллелограмм ба шүү. Тэгэхээр параллелограммын талбай маань диагоналаараа 2 хагаслуу багтдаг. Тэгэхээр энэ гурвалжны талбай бүгд олох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ өндөр үржүүлэх гэсэн. Тэгэхээр манайх суурийн талбайгаа дахиад 2 туугаад тэгээ суурийг өндөр үржүүлээд 3 туугаад ш пирамидын эсхүүнийг болохдоо тэгэхээр энэ ч 6-ны 1 гарчаа гэсэн үг. За одоо би энэ вектор үржүүлийг яаж олдгийг тайлбарлаж өгье. За тэгэхээр одоо окторгуу дээр 3 вектор өгдөөд 3 вектор үүсгэгдсэн пирамидын эсхүүнийг олохдоо одоо BC2 векторынхаа вектор үржүүлийг А вектороор скалар үржүүлээд тэгээд тоо гарна те. За магадгүй энэ хасах тоо гарч магадгүй тэгвэл модулыг аваад тэгээд 6-ны 1-ээр үржүүлэхээр эсэлгүүн гардаг байна. За тэгэхээр одоо би BC2 векторын вектор үржүүлийг яаж олох вэ гэхээр бүгд ийм тодорхойлогч зохионо. За энд E вектор, G вектор, K вектор. За энэ бол EG K нөгөө X, Y, Z хэлхийн дагуу байдаг нэгж векторууд. За тэгээд энэ доор нь болохоор бүгдээрээ одоо B векторын координат 1 4 4 дараа нь C векторын координат 3 5 7. За энэ вектор энэ одоо матрицын тодорхойлогч нь манай векторуудын вектор үржил юм ба штэ. За тэгэхээр эндээс болохоор яах юм гэсэн чинь бүгдээрээ одоо 3 дугаар MP матриц яаж боддог вэ? Тэрийг ашиглаж болно. За эсвэл одоо энийг боддог бас нэг арга байна. За энийг одоо нэг мөрөөр нь юм уу багнаар нь задлж болно. За тэгэхээр одоо энэ дээр болохоор нөгөө эсвэл нөгөө би 2 янзаар хийж үзүүлээ. Одоогийн нөхцөл бүгд гулгарын мэд тодорхойлогч чаддаг л байгаа шүү дээ тий. Нөгөө ингэж диагоналж үржүүлээд за тэгвэл одоо өшөө би яаж хийж болох вэ гэхээр за одоо E векторыг үржих нь за энэ E вектор манайх хэдвэр багны элемент вэ гэхээр 1-р багны элемент. За энэ мөр багны нэмчин. За тэгчээ би энэ векторынхаа дагуугаа мөр багныг дарлаа. Надад ийм тодорхойлж үлдчихэж тэрийг 4 4 5 7. За дараа нь болохоор яасан гэсэн чинь J-ийг үржих нь. За J болохоор манайх 1-р мөр 2-р баг. Тэгэхээр хасах 1-ийг үржих нь 1-р мөр 2-р баг. За тэгчээд одоо би яг J-ийн дагуугаа мөр багныг дарлаа. Цаана 1 3 4 7 өрүүлчихэж 1 3 4 7. За нэмэх нь K векторыг үржих нь хасах 1-ийн гэснээ энэ маань 1-р мөр 3-р баг
Тэгэхээр 1-р мөр 3-р багна. Мөр багныхын нийлбэр шүү дээ. За тэгээ ингээд дарчингууд цаана нь энэ үлдчихэж байгааз. Тэгэхээр би 1 4 3 5. За ингээд энэ тодорхойлогч бодож байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо би эндээс и гүрчхэн энэ 1 болоод энэ тодорхойлогчоо бодохоор бүгдээрээ 28-аас хасах нь 20 болчихно. Нөгөөх нь болохоор одоо хасах 1-ийн гэснээр 1-ээр 2 нэмэхээр чи 3 байгаа шүү дээ. Тэгэхээр хасах 1 гарна. Хасах 1-ийг гүрчхийн J вектор. За энэ матрицын тодорхойлогч нь болохоор 7-оос хасах нь 12. За нэмэх нь К гүрчхэн энэ болохоор 1 3-ийн нийлбэр юм чинь 1 зэрэгтэй болчихно. За ингээ үрчлэхээр чинь 5-аас хасах нь 12. Тэгэхээр эн чинь хийдлэх нь чинь 8 I вектор. Энэ болохоор хасах 5 чинь хасахыг нэмэх 5J вектор. 5J вектор. Сүүлийнх нь 5-аас 12-ыг хасахаар хасах 7 К вектор гэсэн үг. Тэгэхээр векторуудын вектор учруул вектор гарна. За энэ маань I өмнөх нь X, J өмнөх нь Y, K өмнөх нь Z гэхдээ за юм гарч байгаа юм байна. За тэгэхээр одоо би яасан гэсэн чинь 2 векторын вектор учрыг олцоо. Одоо эзлэхүүнийг олохын тулд яана гэсэн бэ гэсэн чинь одоо бүгдээрээ A вектороо BC 2-ын вектор учрыг гарсан вектортэй скляр хурцуулна гэсэн. За тэгэхээр манай А векторын координат хийдэлээ. А нь 2 3 5 юм биш үү? А вектор нь 2 3 5. За нөө вектор учраас үүссэн вектор маань энэ. За энэ хоёрыг одоо скляр хурцуулна гэхээр яах вэ гэсэн чинь эхний координат нь эхнийхээр хурцуулээд 2 дахь координат нь 2 дахь хурцуулээд 3 дахь 3 дахь хурцуулээд нэмчихнэ. За хэрэг энэ хасах гарах юм бол бүгд модуль наа шүү тий. Тэгэхээр 6-ны 1-ийг үржих нь 16 дээр нэмэх нь 15, хасах нь 35. За тэгэхээр чинь 6-ны 1-ийг үржих нь энэ маань 31 болж байна. 31-ээс 35-ыг хасгаар чинь хасах 4. За тэгэхээр модуль авнаа. Тэгэхээр 6-ны 1-ийг үржих нь 4 буюу манай эзлэхүүн нь 3-ны 2 болж таарах нэ. Чинс бадыг ингээл уламжлал аргаараа бодвол яах юм гэсэн чинь BC 2-ийнхаа уртыг олчихно. За скляр учрыг олчихно. Тэгээ хооронд үсгийн олчихсон би сөрөхийн талбайг олчих шүү дээ. 2 талыг нь хооронд үсгийн синус оршууд 2 таа очно. За BC-гээс энэ ийшээ перпендикуляр векторын уртыг олно. Перпендикуляр вектор. За тэгэхээр энэ вектор маань нөгөө хоёртой маань перпендикуляр учраас би энэ векторыг эхлээд одоо нэг x вектор H вектор ч юм уу хэлчихээ л да. Нэг x z координаттай. За тэр вектор маань нэгдүгээр BC вектортой перпендикуляр хэмжээ скляр учир нь тэг, хоёрдугаарт B вектортой перпендикуляр хэмжээ скляр учир нь тэг гэдэг. За тэгээд одоо нөгөө энийг энтэй манай вектор орж байгаа хавтгаатай перпендикуляр тий. За тэгэхээр дахиад нэг систем зөрчил зохиож x z-тэй болоод тэгснийхаа дараа тэр векторынхаа уртыг олоод тэгээ суурин талбайг өндөрөөчлөө тэгэхээр нэлээд их ажиллаа олдог учраас энэ арга нь илүү зохимжтой. Өөрөөр хэлбэл хоёр векторынхаа вектор үржүүрийг А вектортойгоо скляр үржүүлээд тэгээд 6 тухаар эзлэхүүн гардаг байх нэ. За векторуудын вектор үржийг би зүгээр албаасаар нь хэлээд өгчээ тий. B вектор одоо B1, B2, B3 байлаа гэж тэл та. C вектор нь C1, C2, C3 байл энэ хоёр векторын одоо кросс үржүүлж гэж ярьдаг тий. Векторуудын вектор үржүүр болохтой яах юм гэсэн чинь I вектор, J вектор, K вектор. Тэгээд B1, B2, B3. Тэгээд нь C1, C2, C3. За энэ тодорхойлогчийг бодохоор манай нөгөө вектор учрах нь шүү дээ. За тэгэхээр би нөгөө нэг юугаараа нэг үржүүлж үзүүлээ л да. Бас нөгөө талаас нь яаж аа гэсэн чинь ард нөгөө би I, B1, C1, J, B2, C2 гэж тавьж аваад нөгөө тодорхойлогч бодгоор бодож байна шүү дээ. Тэгэхээр нэлээд нүсэр болох учраас би ингээд зөвхөн мөрүүдээр нь задлаж байгаа. Яасан гэсэн чинь I векторыг бүрчин одоо энийг бас нөгөө юуг нь яачвал ш тэмдгийг тодорхойлчвал энэ чинь нэгдүгээр баг нэхэр чинь хасах нэг нэмэхээр 2 юм байна. Энэ чинь болохоор нэгдүгээр мөр хоёрдугаар баг нэхэр хасах нэг ингээ зэрэг 3 гэхэр сондгоо гарах юм байна тий. А энэ болохоор нэмэх гарах юм байна гэд тогтмол бас яачвал тэгэхээр I векторыг үрчих нь мөр багнаа дарлаа үлдсэн тодорхойлогч юм гэж байна. B2, B3, C2, C3. За дараагийнх нь J болохоор чи нөгөө хасах нэгийн гэснээ 3 зэрэг тулцсан юм чи хасах болох юм ба штэ. Тэгэхээр J гэснээ
За одоо эндээс яах юм гэсэн чинь J дарлаа. Тэгэхээр энэ болтны гэсэн үг. Тэгэхээр ийм тодорхойлогч 2 дугаар бие тодорхойлогч үлдээд энийг бодно гэсэн үг. Нэмэх нь K нь болохоор K-г дарчхаар болох ингээд эндээс B1, C1, B2, C2 гэдэг. За ингээд эсвэл бас томьёо шиг гаргаад авчвал тэ векторуудын вектор чинь ийм вектор гарч байна гэд. Тэгээд нөгөө А вектороос скляржуулаад 6 тоочих юм байна. За 65 нь болохоор ийм хавтгай ийм шалгууны огтлсын цэгийн координатыг болгоно. Тэгэхээр манайх нэг ийм хавтгай тэгээд нөгөөдгийн шалгуун хоёр нэг цэгээр хөтлж гарнаад энэ огтлын цэг нь болох юм байна. Тэгэхээр хоёулынгийн нэгэн зэрэг хангана гэсэн үг. За би шалгууны тэгштэглээ ингээд айтайхан бичиж эргээс нэгийг бахан хас 2 z-ийг бахан 6. За тэгэхээр энэний би шалгууны тэгшлээ параметр хэлбэртэй чи эдгээр бүгд харьцааны тэнцвэмж т тэнцвүү гэж үү. Тэгэхээр x-ээс нэгэн тэнцвүү т, y-ээс нэгийг бахан хас 2 тэнцвүү т, z-ийг бахан 6 нь бас т. Тэгэхээр энийг бол шалгууны параметр хэлбэр гэдэг. Тэгэхээр энэс x бол т дээр нэмэх нэг, y болохоор ийшээ үржүүлээ хас 2 т дээр нэмэх нэг, z-тэй болохоор бүгд ийшээ 6 т болчихно. За тэгэхээр манай x хэрэггийн хамаарал энэ юм биш. Гэтэл энэ маань одоо энэ хавтгай дээр оршно гэсэн шүү дээ. Тэгэхээр хавтгай дээр оршиж байгаа цэгийг бүдрээ олгох юм чинь ийшээ орлуулчихна. За хоёрыг хүчин x-ийн хооронд t дээр нэмэх нэгийг тавилаа. Y-ийн хооронд болохоор хас 2 t дээр нэмэх нэгийг тавилаа. Z-ийн хооронд 6 t-г тавилаа. Эндээсээ t-г олчихно гэсэн үг. Тэгэхээр 2 t дээр нэмэх нь 2, хасах нь 6 t дээр нэмэх нь 3, нэмэх нь 6 t хасах нь 1 тэнцвэдэг. За энэ хоёр хураагдчихна. Эндээс 2 t гэснээр энд 5-аас 1 ясахаар 4 болоод энд t-г болсон чинь хас 2 юм шүү. T-г болсон чинь одоо манай цэгийн координатууд нь энд бэлэн баг шүү дээ. Эндээ орлуулчих шүү. За x-ний эдийн гэсэн хас 2-ыг тавихаар хасах 1 юм байна. Y-ний эдийн гэхээр хас 2-ыг тавихаар 5 юм байна. Z-ний эдийн гэж хас 2-ыг тавихаар хасахаар 2 юм байна. Тэгэхээр хоёулангийн хангаж байгаа энэ цэгийн координат буюу огтлын цэг нь хасах 1 5 12 байна. За 66. S A B C D дөрвөн өнцөг пирамидын оройнууд нь юм бол S C B хавтгаан тэгшлийг бичгэнэ. За тэгэхээр надаа энд юу мэдгэж байгаа гэсэн чинь энд B C энэ хавтгаан тэгшил гэсэн чинь B цэг мэдгэж байна. C цэг нь C энэ ч өгдөг байгаа юм шүү дээ. S нь мэдгэж байна. За тэгэхээр зөв дөрвөн үнс гэдгийг ашиглаад бүгдээрээ нөгөө арга олох юм байна л да тий. Тэгэхээр эндээс A, B, C, D тэгээд S нь зөв дөрвөн үнс пирамид гэсэн. Тэгээд бүгдээр юг болгож байгаа вэ гэсэн чинь S, B, C гэсэн цэгүүдийг дайрсан энэ хавтгаан тэгшлийг бичгээд байгаа. За хавтгаан тэгш бичгийн тулд надад юу хэрэгтэй гэсэн гурвалжны энэ 3 цэгийг дайрсан хавтгаач учраас 3 орой надад хэрэгтэй байна. Тэсээ харсан чи бүгдээрээ B цэг, S цэг хоёр байна л да. Тэгэхээр C цэгийн координат надад хэрэгтэй юм шүү дээ. Тэгсэн чинь чинь зөв дөрвөнс пирамид гэж юм чинь суурь нь квадрат шүү дээ. Тэгэхээр одоо манай А цэгийн координат нь 4 0 0 дээр байгаа гинэ. Тэгээд D нь болохоор координат их. За жинхнээс нь зурхгүй болохгүй юм биш үү те. За C-гээ бүгд мэдэхгүй байгаа. За B нь болохоор 4 4 тэг гинэ. 4 4 тэг гэж. За тэгэхээр эдгээр цэгүүдийг харахаараа нөгөө сүүлийн координат 0 байгааз. Тэгэхээр энэ маань нөгөө x y хавтгай дээр байгаа юм байна. Тэгэхээр z нь болохоор 0 гэсэн үг юм. За тэгэхээр манайхын чинь квадрат үсгэсэн шүү дээ. Квадрат үснэхээр яах вэ гэсэн чинь манайх d нь 0 0, a нь болохоор 4, b нь болохоор 4 0 гэсэн. Одоо тэгвэл c нь хэд вэ гэдэг болох юм байна те. За би яг энэ жинхнээс нөгөө цэгүүдэд тэмдэглэж агаад шууд олчихлох юм байна. За эсвэл яг параллелограмм байх юм чинь ингээд арайнуудаасаа бас хөгөөд олчихвол шүү. За квадрат юм чинь ингээд. За тэгэхээр d 0 0 дээр байгаа гинэ. За a нь болохоор 4 0 0 чинь x рүүгээ 4 1 гэж яваад тэгээ 2 тийш яваг юм байна. Энэ юм байна. За b нь болохоор 4 4 гэсэн. b нь болохоор x рүүгээ 4 яваад тэгээд y рүүгээ 4 1 гэж яваад тэгэхээр манай b нь болохоор энд байгаа юм биш үү? X рүүгээ 4, тэг y рүүгээ 4. Тэгэхээр дэш явахгүй юм. Тэгэхээр манай c цэгийн координат энэ юм байна л да. Тэгэхээр x нь 0, y нь 4, z нь 0 ийм юм байна. За одоо би энийг мэдсэн юм чинь одоо энэ 3 цэгийг дайрсан хавтгаан тэгшлэж шүү дээ. Одоо b цэг маань 4 4 тэг.
За S цэг маань 2 2 6. Тэгээд C цэг маань 0 4 0. Одоо энэ 3 цэг дарсан хавтгаан тэртэлж гинэ. За хавтгаан тэртвэл бол AX дээр нэмэх нь BY, нэмэх нь CZ, нэмэх нь D тэнцүүд ийм хэлбэртэй. За одоо цэгүүд орлуулчих. За B цэг маань энд оршно гэж юм чинь 4A, 4B, Z нь болохоор 0 юм байна. За даа нь болохоор S орлуулъя. 2A, нэмэх нь 2B, 6Z, нэмэх нь D тэнцүүд юм байна. За C цэгийг орлуулахаар X нь 0, Y нь харин 4 юм байна. 4B, Z нь 0, тэгээд нэмэх нь D тэнцүүд юм байна. За ийм дэс A, B, C-ийг олно гэсэн үг шүү дээ. За доороос нь бүгд D-г олсч D бол хас 2B юм байна. За D-г олсон ч одоо дээдлийн хоёр тэгтэл D-г орлуулчих. Тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн чинь 4A дээр нэмэх нь 4B гээд D-гийнхоо хасах 4B тавьчих. Тэнцүүдийг гэж энэ рустаад манай A 0 гарч байгаа юм шүү дээ. За одоо энд дээр орлуулчих. A 0 юм байна. Тэгвэл 2B 6C шүү тий. За тэгээд 6C нэмэх нь D тэнцүүдийг байгаа. D-гийнхоо 4B гэж тавьчих тий. Тэгэхээр одоо эндээс би яасан гэсэн чинь 2B дээр нэмэх нь 6C, D гэдэг бол хасах 4B юм чинь тэнцүүдийг болж байна. Тэгэхээр 6C-гээс хань 2B-ийн тэнцүүдийг болоод нөгөө тишээ гаргачаар ийм болчихно. За тэгэхээр B нь 2 тухаар B бол 3C юм байна. За B нь 3C, A 0, манай D нь болохоор 4B байгаа тий. За ер нь бол би бүгдийг B гэж илэрхийлжтэй эндээс C-г олсон чинь B-г хуваах нь 3 юм байна. За одоо яах юм гэсэн чинь анхныхаа тэгтгэлтэй орлуулна. За A нь болохоор 0 юм байна. За B нь болохоор B гэрэж бүгдийг B гэж илэрхийлж байгаа. За C-г бүгдээр B гэж илэрхийлсэн шүү дээ. B-г хуваах нь 3, нэмэх нь D нь болохоор хасах 4B болсон. Тэнцүүдийг. За одоо бүгдийг B хуваач. Тэгэхээр Y дээр нэмэх нь 3-1Z, хасах нь 4 тэнцүүдийг гэсэн авдаг юм шиг. Тэгэхээр 3-аар үржүүлчихээр 3 Y дээр нэмэх нь Z-ээс хасах нь 12 тэнцүүдийг гэсэн ийм хавтгай байсан байна. Тэгэхээр 3 Y дээр нэмэх нь Z, хасах нь 12. Тэгэхээр манай нөгөө 3 оройд арьсан энэ хавтгай маань, энэ хавтгаан тэгтгэл маань 3 Y дээр нэмэх нь Z, хасах нь 12 гэсэн хавтгай байж шалгаж үзье. За энд би нөгөө цэгүүдээ байрлуулсан байгаа. За тэгээд нөгөө S цэг маань 226 гэдэг энэ чиг 226, D 00, A 400 гэж цэгүүдэд тэмдэглэсэн. За тэгээд нөгөө хамгийн бүгдээр гаргаж авсан 3 Y-ыг нэмэх нь Z, хасах нь 12 хавтгайгаа ингээд татсан чинь яг нөгөө манай 3 цэгийг дайрсан хавтгаан тэгтгэл мөн гэдэг нь харагдаж байна. Бүх хэрэмгийн нэг урттай M, A, B, C гэдэг зөв зургийн өнцөгт пирамид өгдөг шүү. Пирамид гэсэн үг нь алгуулчих. Тэгэхээр D, E шулуун ба A, M хавтгай хоорондох өнцгийг ол гэсэн чинь өнцгийн синус гэсэн чинь надаа E цэг хаана оромжтдаг байгааз. За тэгвэл би ингэ чи энийг 3-ныхаа аль нэг оройн л байсан байлгүй дээ гэж бодоод за одоо би зөв дөрвөн өнцөгт пирамид гэдэг маань суурин квадрат тэгээ бүх эрэнгүүдэнд хоорондоо тэнцвэрсэн шүү. Бүгд нэг одоо энэ зурж байгаа дөрөв ичмсэн бүгдээрийн нэг хүрттэй. Тэгэхээр A, B, C, D гэсэн энэ пирамидын энэ оройн M юм байна. Тэгэхээр одоо манай эхний хэлсэн A, M, B гэдэг хавтгай нь энэ. За энэ хавтгай нь тэгээд одоо нөгөөх нь би D, E гэхээр D гэхээр E гэсэн тодорхойгч би жишээлбэл D юм гэл авчил та. Энэ D юм хоёрын хоорондох цэг бол. Тэгвэл би одоо ингэчээд D энэ хавтгай DC-ийн хоорондох цэг болбол DC маань энэ хавтгайтай параллел учраас хоорондох цэг болчихно. За эсвэл одоо би юуг авч болно шүү дээ. Одоо M D-гээ одоо эсвэл A энэ хоёрын хоорондох цэг болно л даа уг нь бол тий. За яг би нэгийг төлөвлөлөл хийчихье. D юм шулуун болон энэ шарангуйтай хавтгай хоёрын хоорондох цэгийг л олчих. Онцгийн синусыг олчих. За зөв дөрвөн өнцөг пирамид юм шиг бүгдээ ингэж яагнаал татаад за тэгэнгүүтээ би одоо яах вэ гэсэн чинь энэ дээд энэ шар хавтгай бааныгаа гэрчим хоёрын хоорондох цэг болохын тулд M нь манай хавтгай дээр юм чинь дээд цэгээс ингэ хавтгай руугаа бүрхэмлэр болгоно.
За ингээд хөлөр буулгаад тэгээд манай хавтгай энэ хоёр хооронд үнцэг гэхээр би одоо энэ үнцгийн синус болох гэдэг байхгүй юу? Тэгэхээр л надаа юу хэрэгтэй вэ гэхээр энэ 90 нэг урттай. Тэгээд би ер нь болж өгвөл DH шиг болчих гэдэг юм ба штэ. За тэхийн тулд би яах юм гэсэн чинь ерөөсөө энэ пирамида энэ ABD хавтгаар хоёр хэсэгт хувааж. Тэгээд ингээд хоёр хэсэгт хуваагаад наадлын пирамидын би эцэлхүүнийг болоод. За тэгэхээр яг манай квадрат суурьтай юм чинь энэ диагонал хоёр хэсэгт хувааж байгаа шүү дээ. За эхлээд юусэн том эцэлхүүнээ олцоод тэгээд тал эцэлхүүн надад хэрэг болох юм байна. За би одоо иймэр бас өндөр болгохоор энэ чинь квадрат бүх ирмэдийн цэм чинь яг квадратынхаа диагоналын огтлын зэгтэр манай том пирамидын өндөр нь буучна. За эхлээд эцэлхүүн олохын тулд өндөр шигтэй надад тий. За суурийн талбай нь яг манайх нэг талтай квадрат юм чинь 1. За одоо өндрөө болохын тулд яг уу гэсэн чинь бүгдээ AC диагоналыг олъё. AC нь квадратын диагонал юм чинь AD квадрат дээр DC квадрат нэмээд 6. AD нэг урттай, DC нэг урттай буюу манай AC-ны язгуур 2 юм байна. Тэгвэл OC нь юу юм гэсэн чинь AC-ийн хагас буюу язгуур 2-ыг хуваах нь 2 OC. Тэгээ энэ өндөр юм чинь одоо Пифагордод бүгд эндээс пирамидын өндөр EMO болж. За EMO өндрөө бүгд яаж болох гэж EMC ирмэгийн квадратаас OC квадратыг хасчих. EMC нь болохоор манай ирмэг нь нэг урттай, бүх ирмэг нэг гэсэн чинь OC нь 2-ны язгуур 2-ын квадрат. За тэгэхээр эндээс 1-ээс хан 4-ний 2 буюу 1-ээс 4-ний 2-ыг хаслаа 4-ний 2 болоод 2-оос язгуур гаргаад 4-өөс нь 2 гээд манай пирамидын өндөр нь. Одоо тэгвэл бүгд том бүтэн пирамидын эцэлхүүнийг олчих. Пирамидын эцэлхүүнийг олохдоо суурийн хандлагыг саяны өндрөөрөө үржүүлээд 3 таачна. Суурийн талбай маань нэг талтай квадрат EMO өндрөө бүгд ингээд олцсон. Тэгээд 3-ны 1 буюу манай том пирамидын эцэлхүүн маань 6-ны язгуур 2 юм шүү дээ. За тэгээ би яах гэдэг вэ гэхээр ABD-гээр ингээд пирамидын хоёр хэсэгт хуваагаад одоо би ABD суурьтай EMO-тэй пирамидын эцэлхүүнийг олчих. За тэр пирамидын эцэлхүүн маань манай энэ саяны олсон пирамидын эцэлхүүний яг хагас нь. Тэгэхээр 6-ны язгуур 2-ын хагас нь юм байна шүү дээ. Тэгэхээр энэ маань 12-ны язгуур 2 гэсэн. За тэгсний дараа би яах гэж байгаа гэсэн чинь одоо тэгвэл энэ наадлын пирамидыг энийн суурь болгож аваад тийшээ буусан өндрийг олмоор авах өндөр. За тэгэхээр би энэ пирамидыг дахиад өөр янзаар олъё. Тэгэхээр би MAB 3 хандлагыг олъё. MAB ч юм ба штэ. Бүх ирмэгийн тэнцүү нэг талтай гурвалж юм баггүй юу? Тэгэхээр эндээс манай энэ AB маань бас нөгөө нэг талтай гурвалж. Тэгэхээр 130 талбай болохдоо нэгийг нэгээр үржүүлээд хооронд үнцгийн синус 60 градусаар үржүүлээд за тэгээд хоёр тавахаар манай шарамгтай 30 талбай гарна. Синус 60 маань 2-ны язгуур 3. За тэгэхээр энэ маань 4-ний язгуур 3 болчих суурийн талбай. За тэгвэл одоо би нэг яасаа гэсэн энэ пирамидаас дахиад өөрөөр болох гэдэг шүү дээ. Заавал энийн суурь гэж хаалгагүй шүү дээ. Тэгэхээр энийн суурь болгож аваад энэ суурь тийшээ буусан өндрөөр хурцуулаад 3 таач. Өөрөлд одоо би энэ араас ийшээ ингээд өндөр болгоод байгаа шүү. Энэ хавтгаар руу перпендикуляр. За тэгвэл одоо бүгдээ ABD гэсэн пирамидын дахиад нэг өөрөөр болох гэдэг шүү дээ. AB суурийн талбайг тийшээ буусан өндөр юм би DH DH-аар үржүүлээд 3 тухаар гарна. За гэтэл бүгдийн эцэлхүүнээ олцсон 12-ны язгуур 2. AB талбайгаа олцсон 4-ний язгуур 3. Тэгээ тийшээ буусан өндрөөр үржүүлээд 3 тухаана гээд бүгдийн DH өндрийг олчих тий. За энэ маань юу болох юм гэсэн чинь язгуур 2-ыг хуваах нь 12 тэнцүү 12-ны язгуур 3-ыг үржих нь DH. За эндээс DH болохоор 12-ны язгуур 2-оо бүгд DH-ийн өмнөх 12-ны язгуур 3-доо хуваагаад өгч байна. За эндээс энэ маань юу болох юм гэсэн чинь 12 язгуур 2-ыг үржих нь байрын солигдоод энэ хоёр устдаад язгуур 2-ыг хуваах нь язгуур 3. За энэ манай DH шүү. Одоо би DH-ыг олцохоор яаж авах гэсэн чинь нөгөө энэ шар өнгөтэй хавтаа болон энэ ирмэг хоёрын хоорондох өнцөг гэхээр өндөр буулгачаад энэ бол манай олох гэдэг өнцөг. Энэ өнцгийн синусыг олоорой гэсэн. Тэгэхээр энэ өнцгийн синусыг олно гэхэд тэгшинстэй гурвалжим чинь эсрэг катетыг хятнаас нь хуваана гэж болж шээ. Тэгэхээр одоо энэ гурвалжин дээр яасан гэсэн чинь манай альфа өнцгийн синус гэдэг бол эсрэг кат гэдэг саяны манай өндөр
Тэгээд гипноз гэдэг нь болохоор манайх дээр энэ эмд нь болж таарна. Тэгэхээр дэ хаашаа сая олцсон ш бүгдээрээ язгуудар 2-ыг хуваах нь язгуудар 3 эмд ч юм болохоор 1 урттай. Тэгэхээр манай өнцгийн синус нь энэ болж таарна ш. За язгуудар 3-аар хосмоор гэхээр дээр язгуудар 6 доороо 3. Тэгэхээр хооронд үзсэн синус нь ийм болж таарах нэ. Биднэрт нэг ийм хавтгаан дэвшлэг өчөж тэгээд ийм 2 цэг өчөж за ийм цэгүүдийг холбосон хэрчмийн харилцан байшлыг тодорхойлгоно. За тэгэхээр бүгдээрээ одоо нэг ийм хавтгаан дэвшлэг өгсөн. Тэгээд нөгөө цэгүүд маань яаж барьж байгаа гэвэл цэгээ би эндээ ингээд орлуулч энэ 2 цэгээ. За тэгэхээр одоо би эм цэгийг энэ хавтгаадаа орлуулвал 2025-ыг үржих нь x нь болохоор 1, хасах нь y нь 2025, хасах нь 2025 үржих нь z-ийн 1-ийг орлуулчих. За тэгэхээр ямар тоо гарч ийн сонирхъя. Тэгэхээр энэ хоёр хураагдаад хасах 4050 гарч ийн. За амс нь тэгээс бага тоо гарч ийн. Тэгэхээр тэгээс бага тоог нь чинь энэ эм цэг маань хавтгаан доотлолт нь орчин гэсэн үг. За одоо энэ цэг орлуулъя бүгдээрээ. Тэгэхээр 2025-ыг үржих нь x-ийн оронд нь хасах 1, хасах нь y-ийн оронд болохоор хасах 2025-ыг орлуулчих. Тэгээд z-ийн оронд нь болохоор 2025-ыг үржих нь 0 юм байна. Хасах нь 2025. За тэгэхээр энэ чинь хасах нэмэхнээр устдаад энэ маань хасах 2025 гарч ийн. Бас хасахтай гарч ийн. Тэгэхээр манай EMN2 маань хоёулын энэ хавтгаан доотлолт нь оршиж байгаа юм байна л да EMN2 цэг маань. За тэгэхээр энэ хэрчим маань хавтгаан доотлол буюу сөрөг хэсэгт нь оршиж байгаа юм байна. Хавтгаан сөрөглөлт оршин хавтсан болохоор О цэг төвтэй тойргийн гадна орших D цэгээс DB шүргэж DC огтлож татсан юм байна. За тэгээ биднэрт АЦБ-ийн 50 градус, АЦАБ-ийн болохоор 80 градус бол бүдрэнг чинь альфа онцгийн хэмжээг болгоно. За тэгэхээр эн чинь шүргэгч учраас за юу ч гэсэн би энэ өнцөг олж чадна тий. За тэгээд би энэ альфа онцгийг олохын тулд юу яах вэ гэхээр нөгөө талаас манай энэ маань тойргийн гадна оройтой өнцөг байна тийм үү. Тэгэхээр гадна оройтой өнцгийг олохдоо бүгдээрээ яах ёстой гэсэн чинь энэ нумаас за нөгөө дотор нь хашигдсан энэ номын хэмжээг хасаад 2 тухаар гарчих. За тэгснээр энэ ягаан өнгөтэй ном маань хэдийн гэсэн чинь энэ багцсан өнцөг нь 50 градус юм чинь энэ ном маань түүнээс 2 дахих буюу 100 градус. За энэ цэгэр өнгөтэй ном маань болохоор юу вэ гэсэн чинь энэ 80 градуст багцсан өнцөг 80 градус юм биш. Тэгвэл төв өнцөг түүнээс 2 дахих буюу 160 градус. Тэгвэл манай альфа өнцөг маань энэ том ном 160 градусаас хашигдсан бага ном 160 градусыг хасаад 2 туачна. Тэгэхээр альфа өнцөг маань 30 градус болж тарах нэ. Тоор бодлого болохоор ийм цэгүүдээр оройтой гурвалжин дээр ямар хуургалтын матриц ашиглавал ийм цэгүүдээр оройтой гурвалж үүсвэ гэж. Тэгэхээр бид нар хуургалтын матрицыг л олох юм байна л да. Тэгтээ яг эхлээд бүгд ямар хуургалт вэ гэдгийг нэг төсөөлчихье тий. За А цэг нь хасах 4 байхад 4, Б цэг нь болохоор хасах 8 байхад хасах 8, Б цэг. За С цэг нь болохоор хасахаар 2 байхад 4 гэхээр энэ юм байна. Тэгэхээр манай анхны гурвалжин маань болохоор ийм гурвалжин байжээ. Тэгсэн чинь шинэ гурвалжин маань яасан гэсэн чинь 3 байхад 3. За энд А1 цэг, дараа нь Б1 нь болохоор хаана гэсэн чинь 6 байхад 6, энэ Б1, С цэг нь болохоор 9 байхад 3 гээд С1 нь. Тэгэхээр одоо яасан гэсэн чинь манайх шинэ 4 маань ийм гурвалжин болсон байна. Эндээс хараад манай гурвалжны хэмжээ өөрчлөгдсөн байна тий. Тэгэхээр нод эргүүлэлт биш, параллел зөвлөлт биш, тэнхлэгийн тэгшин биш байна. За тэгэхээр ямар хуургалт вэ гэхээр жижигэрсэн байна тий. Тэгэхээр энэ бол коммутет юм байна. За коммутетийн төв болохын тулд бүгд яах вэ гэсэн чинь за жишээлбэл А1 2-ыг хол B, за дараа нь BB1 чинь нэгчлэн рүү амжинтэй давхцчихна. За одоо CC1-ийг бүгдээрээ бас холбоод нараймаар зөрчлээ. CC1-ийг болохоор бүгдээрээ байжгаар. За CC1 холбосон чинь энэ цэг тогтолцож. Тэгэхээр манай коммутетийн төв нь 0 0 гэсэн цэг төвтэй юм байна. Коммутетийн коэффициент нь хэдэ гэсэн чинь бүгдээрээ одоо координат ихэд төвтэй аатах ингээ холболоо. Тэгсэн чинь нөгөө эсрэг тийш харсан боос. Тэгэхээр коммутетийн коэффициент бол хасахтай юм байна. За одоо энэ маань хэд дахин багасгацсан юм бэ харъя. Тэгэхээр энэ зай маань 12-оос 4 хүртэл чинь 8 хүртэлтэй. Гэтэл энэ маань 3-аас 9 хүртэл чинь 6 хүртэлтэй юм шүү дээ. Тэгэхээр одоо би
А1 C1-ийг AC харьцуулаад байгаа. Тэгэхээр энэ AC нь болохоор сая 8, А1 C1 нь 6 юм байна. Тэгэхээр гомотетийн коэффициент олохын тулд энэ талууд нь 4-3 дахин бага болчихж байгаа юм байна. Гэхдээ чиглэлнээс рүүлсэн учраас хасах 4-3. За гомотетийн төвний коэффициент нь ийм байх. Гомотетийн хургалт юм байна. Одоо бүгд хургалтын матриц аа тий. Тэгэхээр хургалтын матриц бол A, B, C, D квадрат матриц. За одоо бүгд нөө цэгүүдэд тавьчих. A, B, C цэгүүдийг энэ матрицаар хурахаар A', B', C' гарч байгаа юм байна. Тэгэхээр манай A цэгийн координат нь хасах 4 байсан. B цэгийн координат нь хасах 8 байсан. C нь болохоор хасах 12 хасах 4. Тэгвэл A' нь хаана очсон гэсэн чинь 3 дээр очиод B нь 6 дээр очиод C-нийг нь болохоор 9 дээр очсон байна. За одоо тэр хургалтын матриц алхахын тулд бүгдээрээ энэгээр үржүүлнэ. За тэр эхний мөрийг эхний багны элементээр харгалзан үржүүлэхээр хасах 4А хасах 4 байна. За дараа нь ингээд үржүүлэхээр хасах 8А хасах 8 байна. Дараа нь ингээд үржүүлэхээр хасах 12А хасах 4 байна. За дараа нь ингээд үржүүлэхээр чинь маань хасах 4C хасах 4D хасах 8C хасах 8D дараах нь хасах 12C хасах 4D. Энэ маань энтэй тэнцүү юм байна. За тэгэхээр харгалзан элементүүдийн тэнцүүлч хасах 4 хасах 4 байман 3-тай тэнцүү юм байна. За энийг энтэй авахаар нөгөө энтэйгээ адилхан учраас сэтгэгчтгэл бодоход шийд гарахааргүй байгаа учраас энийг энтэйнд тавьчих тий. Тэгэхээр хасах 12А-гаас хасах 4 байна 9-тэй тэнцүү юм байна. За хоорн хасчих бүгд. Тэгэхээр 8А B-нүүд нь устдаад хасах 6 манай А маань хасах 3-ыг хувахан 4 юм байна. За А-гийн хонд хасах 3-ыг хувахан 4-ыг тавилаа. Тэгэхээр хасах 3-ыг хувахан 4 хасах 4 байна тэнцүү 3. Тэгэхээр 3-аас хасах 4 байна 3 юм байна. Эндээс B-г олсон чинь 0 юм байна. За B болцоо. Одоо C-ийг баярлнаа. Яг саяных шиг хасах 4C-ээс хасах 4D нь болохоор 3-тай тэнцүү юм байна. Энэ нь 3-тай тэнцүү байна. Голынх нь болохоор эхнийхтэйгээ яг адилхан учраас шийд гарах харгүй юм байна те ингээ авч. За хоорн хассан чинь 8C 0-тай тэнцүү буюу C-ийг юм байна. C-ийг юм бол энэ ч тавьчихаар манайх хасах 4D тэнцүү 3 буюу D хургалтын матриц маань хасах 4-ийг хуваах нь 3 бахны. Тэгэхээр одоо манай нөгөө хургалтын матриц A, B, C, D юу болж таараа гэхээр A нь хасах 4-ний 3, B 0, C 0, D нь хасах 4-ний 3. Өөрөөр гомотетийн коэффициент нь хасах 4-ний 3 багт ингэж гарч штэ. Тэр координатын ихэд төвтэй K коэффициенттэй гомотетийн хургалтын матриц ямар гэдэг вэ гэдэг нь эндээс дүгнэлт нь гарч байна те. Энэ бол K0, 0, K гэсэн хэлбэртэй байдаг байна.